Я бүгд нь оройн минь төргий. Оройн минь. Я. Мама нөгөө юу яагаад чи? Шорттой гэрээ уцаа танилцуулаач. Хэрэг шорттойгоо танилцууллаа. Одоо шорттойгоо танилцуулахлаар ханцуутай юутай өмдтэй байхгүй мó гэж асуув. Өмдтэй ханцуутай байхгүй. Байгаа нь би байгаагийн одоо үзүүлээ өмсөд ямар ч байсан. Өмдтэй ханцуутай гэх юм бол үлдсэн утас нь юусээ энэ байгаа. Өмдтэй ханцуутай гэрээ утас юусээ үлдсэн нь энэ байгаа. Тэгээд бүгдөө дуусч байгаа юм бол. За тэгээд бүгдөө дуусч байгаа учраас би юу яа гэж бодлоо. Бүгдөө дуусаад байгаа учраас я өмдтэй гэрээ утаснууд маань дуусаад байна. За тэгээд би байгаа ардмарыг л та хэлээд үгүй. Тэгээд та хэд сонголтоо хийгээд авна үзээ. Тэгээд ямар ч байсан байгаагийн үзүүлээ. Одоо нөө бүгдөө аюу хурдан дууссан болохоор надаа яг юу байна вэ? Түүгээрээ дайдъя гэдэг шиг та хэд харуулчихё. Тэгээд хамгийн гол нь цөөхөн ширхэг байгаа шүү. Унтаасаа харуулчих. Би хэдэн ширхэг байгааг нь тоолоод өгөө та хэдтэй ямар ч байсан. За өмдтэй хослол бол 1 2 3 4 5 6 7 8 анчи палаач та 7 дээр энэ хоёрын ээлд таарна 8 9 ширхэг өмдтэй хослол байгаа юм байна. Гэрийн өмдтэй тэгээ дээгүүрээ нөгөө юм за өмд цамцны хослол гэж хэлэх юм байна. За гэрийн хослол маань ийм л байгаа юм байна. За тэгээд 9 ширхэг байгаа юм байна. 9-өөс 7 ширхэг нь болохоор SM-д таарна. 7 ширхэг нь SM-д таарна. Үлдсэн 2 ширхэг нь болохоор L-д таарах юм байна. Тэгээд та хэд маань үзэж агаад таарахыгаа авнам зээ. За тэгээд үзэж байгаа тэр 7 ширхэг нь бол SM-д таарах юм биш үү? Нөгөө 2 ширхэг нь болохоор L-д таарна. Ингээд нийт 9 ширхэг байгаа юм байна. Тэгээд бүр дуусч байгаа юм байна шүү манайхаа. За одоо би үзүүлнэ. За эхний өөрхөн загвар нь бол энэ байна. За энэ SM болно. За ингээд за хослууд маань бүгдөө 130 мянган төгрөгийн үнэтэй байгаа. 130 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Админ нь дансаа пин болгоцсон 7 ширхэг нь SM арзмаарч нөгөө юм дээш доошоо таардаг байхгүй юу? Одоо нөгөө medium large гэж хуваагдчихж байгаа байхгүй юу? Хоёр арзмаар чинь medium нь болохоор SM-д таардیں۔ Large нь LXL таардیں۔ Гэхдээ Монголын XL бол таарахгүй юм байлээ. Тэгэхээр L-д л таарна гэсэн. За тэгээд одоо эхнээс нь хөрхөн хэдхэн ширхэг байгаа учраас танилцуулнаа. За эхний загвар нь болохоор энэ байна. За материал нь бол гоё. За тэгээд зураг нь болохоор ийм хөрхөн ялдам зурагтай байгаа. Энэ хараарай. За ийм ялдам зурагтай. Араасаа болохоор ингэж харагдана. За дотроо нөгөө нэг энэ уяагаараа ингээд уяад ингээд уйчиж болно. Эсвэл хоёр ингэрээ зөрүүлээд нөгөө энэ халаадныхаа энэгээр ингээ уйчиж болно. За ийм гой халаадтай ийм загвар энэ өнгө нь ингээ ганцхан шиг. Ерөөсөө угаасаа SM таарах 7хон байгаад байгаа. За ингээд 130 мянган төгрөгийн үнэтэй би нөгөө ийм цөөхөн ултцсан учраас та хэдэд юу ялчий гэж бодлоо. Угаасаа ингээ худалдаад авч байгаа учраас нэг ширхэг ийм гэрээ өмд бэлгэнд явуулчих гэж бодлоо. Угаасаа ингээ 130 мянган төгрөгөөр энийг худалдаад авна штэ. Тэгэхээр нь админ нь нэг ширхэг ийм хөрхөн гэрээ өмд бэлгэнд явуулчих гэж бодож байна. Гэрээ өмд бэлгэнд явуулчих гэж бодож байна. За ингээд өгөө явуулчих гэсэн үг. За ингээд энийгээ 130-аар авлаа. Энийг бэлгэнд цөөхөн үлдсэн учраас өмд бэлгэнд өчөж байгаа шүү. Тэгээд бас угаасаа арзмааргүй болцсон байгаа учраас ингэж байна. За ийм гоё харагдаж байна. За эхний загвар нь юм байна.
За хоёр дахь загварыг нэг өмсөж хаална. Одоо унттлаа сайхан завтай бийж байна. Хоёр дахь загвар нь энэ. Хоёр дахь загвар нь та гэсэн гоё үзээс өгч байхгүй дөө тэгч. Хоёр дахь загварыг үзүүлье өмсөж. За хоёр дахь загвар нь мөн SM-д таарна шүү. Мөн SM-д таарна. За энэ баг S-д таарах юм бэ? Төрөний хараа том байсан юм. Энэ хоёр дахь загвар нь бол S-д таарах юм биш үү? Улаан нь бол зөвхөн S-д таарах юм байна. Хамгийн дээд нь 53 хилд таарах юм биш үү? 52 хилд ч юм уу? За энэ ийм гоё өнгөтэй. За ингээд мэдээж бүстэй. За энэ бол бүр яг S юм байна. S юм байна. M руу орохгүй юм шүү. За ингээд хоёр дахь загвар нь энэ. Ингээд 130 мянган төгрөгийн үнэтэй зөвхөн S таарах ганцхан ширхэг. За ингээд яг энийг ингээ авахаар нь админ нэг ширхэг өмд бэлгэнд явуулчихнаа. Ийм гоё өмднөөсөө. За энэ ингээ S таарах ганцхан ширхэг байна. Ингээд дууссан. Бүр авсаа. Гоё харагдаж байгааз. Гэртээ бас ийм ганган байвал үнэхээр гоё юм а тий. За юм байна S таарах нь. Хоёр дахь нь. За гурав дахь нь бол M-д болно. За S ч бараг болохгүй хөө. Би ч аюул сайн. Бас нөгөө юу сайтай үсдэг шүү дээ. Аюул сайн өмсгөл бас даана. Энэ аюул гоё яагаад өгтөө ганцхан шүү байгаа юм бас. Энэ бол M-д болно шүү. M-д болно. Яг надрахгүй ингээд сул өмсөе гэж байгаа хүмүүс бол S бас өмсчиж болно. Хослолууд бүгдөө 130 мянган төгрөгийн үнэтэй байгаа шүү. Тэгээд бэлгэнд нь нэг ширхэг гэрээ өмд очноо. Тэгэд хамгийн гол нь нийт 9 ширхэг л байгаа юм байна. Тэгээд бүр дуусч байгаа юм байна шүү. За энэ. За ингэж харагддаг. За энэ M-д болох юм байна, S-д болох юм байна. Нинүүрээ ийм гоё нэг ийм чамин юутай. Ийм оруулахтай. Доороо бас яг ийм хөрхөн хөлнийхөө доор бас эндээ бас ийм оруулахтай. За ингээд S болох юм байна, M болох юм байна. За ингээд өмсөд ингээд гоё загварлаг харагдана. Өнгө нь болоод бүр ийм гоё өнгөтэй нь хардаа. За энэ S M болох юм биш үү? Хоёуланд нь болохоор юм байна. За үнэн бас 130 мянган төгрөгийн үнэтэй байх нэ. За дараагийн үнэ. Энэ дандаа S M-үүдэд таарах шүү. L-д таарах бол хоёрхан ширхэг байгаа. Хамгийн сүүлд тэр хоёрыг өсөд үзүүлчихээ ядна. За энэ мөн S M-д таарна. Cherry-тэй нэг ширхэг байна. Cherry-тэй нэг ширхэг байна. А энэ шорттой минь. Шорттой нь бол 110 мянган төгрөгийн үнэтэй шүү манайхаа. За ийм. Шорт нь ийм байна. Шорттой энэ SM-д болно. За материал бол гайхамшиг. Ерөөсө нөө өчигдрийн худалдаа авсан хүмүүс бас эннийхээ материалыг бичиж болно шүү. За ийм байна. За ингээд SM-д болно. Энэ нь 110 мянган төгрөгийн үнэтэй. Шорттой нь бол за ингэж харагддаг байх. За дараачих нь. За 9 ширхэг юмчуудад орхноо өмсөд дуусгачих бах уу. За дараачих нь ийм өнгөтэй байна. За мөн SM-д болно. Энэ стан гоё. Би нэг өөртөө авсан. Энэ аим гоё. Энэ 130 мянган. Ингээд авахлаар нь админ нэг ширхэг юу дагалдуулаад өгчин. Гэрээ өмд дагалдуулаад бэлгэнд явуулчихна. 9 хүн учраас
За энэ ийм гоё харагдаж байна хар да. За ийм ёо. Үнэхээр хөрхөн моз энэ хар да. За ингээд ийм. За энийг ингээд 130-аар авахаар нэг ширхэг гэрээ өмнө бэлгэнд явуулчихна гэж хэлсэн те. За ийм ээ. Энэ ийм өнгөтэй байна. SM болно. За дараачих нь ийм өнгө байна. Бас SM болно. Нэг хомог айгүй хурдан дуусчт юм байна уу. Нарайлаг хүмүүс манай пэйж дээр их байдаг юм байна. За энэ амар гоё өнгөтэй. Энийг би ижидэн авдаг юм бас нэгийг нь. За энэ бас SM болох юм шүү. Энэ хартаа. За ийм гоё. Энэ юу н ханцуу нэг юу гэвэл суган ийм доор ухлаацтай. За ингээд энэ бас ганцхан шиг байгаа юм байна. За ийм гоё өнгөтэй гэсэн үг шүү. Хараараа өнгийн. За ингээд 130 сая төгрөгийн үнэтэй тэгээд юу яа. Энийг нэг шиг өмнөд явуулна. За энэ бас хар өнгөтэй боо. За харыг үсч харуулъя. Упс. За харна гоё, өстой гоё юм аа. Энэ харыг гэхдээ би авсан л та гоё юм аа ч яг үгүйсээ мэдчихэж байгаа. Энийг өмсөх болгон тийм нэг гоё мэдрэмж төрөөд байгаа. Би нэг одоо нэг юун дээр хар ийм брюкэн хар ийм нөгөө салбар өнгөн дээр энэ цамцын өмсөв би гадуур явъя гэж бодоод байгаа байхгүй юу. Заавал гэрээ хувцс шиг харагдахгүй байгаа энэ артал марталны юм урт загвартай учраас энэ болохоор ийм шорттой загвар. Энэ 110 сая төгрөг гэж байгаа шорттой загвар болохоор. За энэ мөн SM-д болно. Ийм за ингэж харагддаг. Ингээд 110 мянга тэгээд дээрэс нь нэг ширхэг гэрээ өмнө бэлгэнд очиноо. За одоо хоёрхан ширхэг SM-д таарах үлдсэн байна. Тэгээд ээлд таарах хоёроо углаад тэгээд болоо гэрээ хурдас дуусаа. Энэ амар гоё өнгөтэй. Oh my gosh. Ийм идүүтэй. Энэ цамцтай ингэж. Манай ээж нөгөө нэг иймэрхүү хостол авахлаарэ өмсөхгүй далтий чинь шикавнда. Тэр ээж чинь энийг яагаад өмсөхгүй гэж ээж аваад далтийцсэн гэхээр яах сувлэл твтгэрээ эмнэлэг твтгэрээ өмснө гэд дандаа тэгж авдээ. Айгүй нийттэй. Ээжийг бодохоор инээдэр. За энэ хостол бас SM болно. Хоёрч байгаа. Ийм. За хүрэн юм гоё. За ингээд SM болно. Ийм. За одоо хамгийн сүүлчийн SM таахыг нь өмсч харуулъя. Энэ амар гоё өнгөтэй. За энэ ягаан юм өнгөтэй. Мөн SM болно. За ингэж харагдана. Ийм SM болно. За ийм гоё материалтай гэсэн. Өнгө нь ийм гоё. За ингээд SM-үүд нь дуусчлаа. Одоо хоёр ширхэг ээлд таах. Хоёрхан ширхэг байгаа. Ээлд таах. Ээлд таах. За би ээлд таахын өмсөд харуулчих. Ээлд таах юм шүү. За ээлд таах нь. Ээлд таах нь хоёрхан ширхэг үлдчихжээ. Таамч. Энэ амар гоё өнгөтэй бас.
Угаасаа ээл тарах учраас надад шууд томдож гинэ өө. Энэ юм. Надад бас томдно л доо. Гэтэ би углаа харуулж. За энэ болохоор ээлд таархан шүү. За ээлд таархан ийм өнгөтэй. Энэ. Ингээ гой тансаг өнгөтэй бац. За ээлд таархан энэ. За ингээд авангуутл нь энэ өмд нь бэлгэнд очно. Нэг ширхэг ийм өмд бэлгэнд очно. За нөгөө ээлд таархыг нь удаад харуулъя. За ингээд эдгээр хувцснууд маань дуусах нэ. 9 ширхэг байгаа байх нэ. Нөгөө ээлд таарх нь ийм өнгөтэй. Ийм өнгөтэй. Нөгөө ээлд таарх нь. 2 ширхэг ээлд таарх байх нь 7 ширхэг SM-д таарх байх нь. Энэ ээлийнх нь болохоор ийм нүдний ийм хаалттай юм байна л да. За ингээд нүдний хаалтаа дараад унтчихна. Эсвэл нүүр мөр угаахтад яад гин те. Ингэж мэж одоо угаа тийм ба хайш. Нүдэл дарах зориулалттай л да. Ер нь гэрэл үзэхгүй гэсэн. За ийм сонголтууд байна. Ингээд 2 ширхэг ээлд таарах. Бусдууд нь бусад 7 дандаа S болон M-д таарах. Тэр улаан нь болохоор ганцаараа S-д таарна шүү. Улаан нь ганцаараа S-д таарах юм байна. За ийм юмнууд байна. Ийм 9 ширхэг юм үлдсэн байна. За тэгээ 9 ширхэг юун дээр хувцсан дээр 9 ширхэг өмд бэлгэнд гаргачихё. Гой өнгөнүүд нь үлдсэн байгаа. Тэгээ 9 ширхэг өмдөө бэлгэнд гарганаа. Ингэж бодож байна. За энэ хөө миний өөрөө авсан бол энэ нөө шорттойгоо. Энэ 110,000 төгрөгийн үнэтэй бас SM-д таарах л байгаа. Аим гоё. Энэ үнэхээр гоё. Ийм гоё шиг. За тэгээд нөгөө мэдээж 3 ширхэг 90,000-д 3 ширхэг гээд өмд бол бас нэг цөөхөд үлдсэн байгаа. Тэгээд нэг ширхэг ийм бараа өнгөтэй очино. 2 ширхэг ийм цайвар өнгөтэй очино. Тэгээ үнэн нь болохоор 90,000 төгрөгийн үедээ очиж байгаа. За ингээд цэвэр 100% даван зунжингаа өмсөж болох үз ийм хөөрхөн материалтай ийм гоё өмднүүд зарж байгаа. Манай дээр ингээ 2 цайвар өнгөтэй нэг ийм бараа өнгөтэйг та хэдэд очино. Ийм бараа өнгөтэй нь очиж шүү. Ийм. Тэгээ энэ гуруулаа нийлээд 90,000 төгрөгийн үнэтэй. Нөгөө харьсан хүүхдийг асуугаад байсан хүмүүс бүгдөө дууссан. Одоо ганцхан SM таарах ганцхан ширхэг ийм үлдсэн байгаа шүү. Нэрээ. Тийм силикон материалтай шүү. Өмднүүд нь бол 100% даавуу материалтай. Энэ нөгөө нэг юунаас хальсан хүртгнээс ганцхан ширхэг үлдсэн шүү. Бусдууд нь бүгдөө дууссан шүү. Энэ хальсан хүртэг нь SM таарна 220,000 төгрөгийн үнэтэй ганцхан ширхэг үлдсэн байгаа шүү. Энэ хальсан хүртэг ганцхан ширхэг үлдсэн байгаа. Нэг юм 2 ширхэг тураах кофе байгаа. Тураах кофе. Энэ яг нөгөө нэг энгийн кофе биш, тураах зориулалттай кофе байгаа. Гэхдээ маш гоё зөөлхөн амттай. Тэгээд маш гоё. Үнэн нь гадна талаасаа л үнэрчж байна. Тэгээд ямар ч байсан жин хасах гад зориулсан хүмүүст яг нэг уудаг кофе, Америкаас ирсэн кофе 2 ширхэг үлдсэн байгаа. Ингээд араб кофе юм байна л да. Уг нь бол арабаас гаралтай кофе юм. Гэхдээ Америкаас ирсэн. За тэгээд тураах кофе шүү энэ кофе. Энэ 2 ширхэг байгаа. Тэгээд кофе уугаад нөгөө нэг өөхөө burning хиймээр байвал ингээд те. Өөхөө шатаамаар байвал кофе уусныхаа дараа зам дээр алхах юм бол өөхний шаталд айгүй өндөр явагддаг шүү. Угаасаа энэ өөрөө нөгөө холестеринийг бууруулах тураах кофе, тураах зориулалттай кофе учраас яг тэр ажлаа хийнэ. За тэгээд даанч 2хан ширхэг байгаа шүү. Тэг авах юм байвал холбогдоод кофе авч болох нэ. Зя ийм байна.
За ийм байна манайхан. За энэ куртк нь ингээ ганцхан ширхэг үлдсэн байгаа шүү. SM-д л харах шүү. Бусдууд нь бүгд дууссан. Ямар ч өнгөний сонголт байхгүйгээр дууссан шүү энэ хэлсэн куртк. Энэ курткийг бүр айгүй хүмүүс асуусан мэлээ. Нөө аргагүй л те. 100 одоо ингээ халуун болчихлоор наран талах нь. Тэгээ уусаа хамаг юмнууд нь харлан, төлөгдөн, улаан гэж зөндөө юм болно. Тэгэхээр одоо энэ куртк шиг хэрэгтэй куртк байхгүй угаасаа. Тэгээд ийм байна. Кофе 130 мянган төгрөгийн үнэтэй. Тэгээд энэ бараг 100 муу уулт болох байх уу. Тэгэхээр чин 100 уулт болно гэдэг чинь нэг уулт нь 1300 оногдож байгаа юм уу да. Тим кофе байна. Тэгээд яг нөгөө дасгал хөдөлгөөн хийхийнхаа өмнө өглөө уувал зүгээр өдөр нэг ийм нэг жоохон таригтлахаа ингээд мансуураад ингээд нэг ядраад бүр нэг ажил хийхээс дургүй хүрээд байх үедээ бас өдөр нэг уучхад айгүй зүгээр өдөрт 2 уухад бол маш зүгээр. Гэхдээ 2хан ширхэг байна энэ тураадаг кофе. За тэгээ нөгөө 103 та ширхэг өмднүүд нь ингээд зарагдж байгаа байх нь саяны үзүүлсэн 9 ширхэг унтлагын комноос худалдан авалт хийх юм бол нэг ширхэг ийм юуны гэрийн өмд бэлгэнд дагалдаад очичноо ингээ 9 үлдсэн учраас яг админ бас ганц ширхэг ийм өмд хийчихье хүний гарыг бас нэг дээш нь цайлгая гэсэн үднээс дээш нь өргүүлье гэсэн үднээс ийм гоё өмднөөсөө нэгийг хийгээ явуулчихъя гэж байгаа шүү. Энэ өмд нь ингээд 390 мянга гэдэг чинь нэг ширхэг нь бараг 30 мянгад оногдож байгаа байхгүй. Тэгэхээр 30 мянган төгрөгийн бэлэг өгч гинэ гэсэн үг шүү дээ. Зяны иймэрхүү байна манайхаа. Тэгээд өөр 50 даа гэж юу? Өөр 50 дөө. Одоо ингээд сайхан амардаг юм уу гэж бодоод байж ийн ер нь бол ингээ амар гой тухтай нөгөө гэрээ хувцснууд өмсч байл. Үнэхээр гой тухтай юм аа бүр ингээд цаанаасаа бүр ингээд би бүр энэ хувцстайгаа гараа сайхан дэлгүр гарцсан явж байгаа юм чи угаасаа өөртөө нөгөө амар ихийг авцсан. Тэгээд ихийг авцсан хүн чи одоо тэгэл өмсөөл өстэй явж өгнө штэ. Тууж өгнө штэ гэдэг ш. Таваргаж өгнө штэ. За тэгээд иймэрхүү юм байна. Тэгээд өчигдөр худалдаа авалт хийсэн хүмүүс зөндөө байгаа уу. Тэгээд тэдгэрүүд маань уг сэтгэл бичээрэй гэсэн ажилтай байгаа юм шиг байна. Тэгээд өчигдрийн худалдаа авалт хийсэн хүмүүсээс сүүгийн ихч биш дээ. За тэг хүмүүсийг өстэй бүгдийг таньдаг штэ би чи. Отгоо байна. Динсмагч байна. Динсмагч нэр дотор ийм нөгөө гэрийнх нь хувцсан ямар байсан та нөгөө нэг авсан штэ. Материал нь ямар байсан харж амжсан уу? За, кофений үнэ нь 130 мянган төгрөгийн үнэтэй. Энийг манай анаа заруулж байгаа. Манай анаа өөрөө уудаг байхгүй юу? Яг нөгөө нэг турах зорилгоор ч уудгүй л те. Энэ угаасаа өөх шатаадаг. Тэгээ нөгөө нэг кардио хийж явахдаа бас өөрийгөө сэргээгээд кофегаа уучаад тэгээ кардиогоо хийхээр илүү гой хөлөрдөг гэдэг жисэн. Тэгээ өөрөө нөгөө энэ айгүй гой зөөлхөн амттай кофе учраас өөрөө айгүй уух дуртай юм билээ. Тэгээд манай пэйжийнхэн сонирхол би бас оруулж ирж авчирч өгч болно гэд тэгжсэн. Тэгээ ямар ч гэсэн миний кофенаас ингээд юу яагаад зараад үзэхгүй юу да нэгэнд 3 төрөл байд ингээ 3 төрлийг надад өгсөн. Тэгээ нэгийг нь бол би зарцсан. Тэгээ хоёрыг нөгөө рекламдахгүй зүгээр тэнд байгаад байсан. Тэгээ сая харуулж байгаа. Энэ тэгээд үр дүнгээ бол аюу сайн өгдөг кофе гэсэн шүү. Тэгээд гэхдээ заавал гаднаас бол нэг амар тураах бүтээгдэхүүн хэрэглээд хэрэггүй. Яг хөө энэ бол зүгээр нөө итгэвчүүлж өгөх бүтээгдэхүүн гэсэн үг шүү. Итгэвчүүлж. Одоо та ямар нэгэн дасгал хөдөлгөөн хийхийнхаа өмнө хэрэгжилчих юм бол эрчимтэй burning кинэл гэсэн үг. Тэгээд ийм тураах кофе юм. За нэг юм байна. Өөр тэгэл би бүгдийг таниндөө манай пэйжийнхэн бүгдөө л хийчих. За өөр юмгээ тэгээ админ одоо 9:30 болж байна 10 гээд 10:30 гээд унтна. Одоо нэг нүүр мүрээ цэвэрлчээд тэгээд 10:30 гээд унтна. Тэгээ 9 ширхэг унтлагын хувц юм чи та өөрсдөө таарах юм байвал аавнаа. Тэгээд нөгөө ийм гоё бас өмд бас бэлгэнд өгч байгаа. Өмд нь амар хөрхөн байгаа зүг хардаг. Энэ нэг хөөрхөн зурагтаа гараад ирсэн бах. Ийм зурагтааг би өнөөдөр л харж байна. Төрөл бүрийн зурагтаа байдаг байхгүй юу? Тэгсэн чи өнөөдөр чинь нэг хөөрхөн ийм бамбруушлаг ийм их хөөрхөн гараад ирсэн бах юм бүр нийтдээ. Уг нь бол дандаа нэг ийм даруухан цэцэг навчтай юмнууд байгаад исэн. Миний өмсөж байгаа ч гэсэн дандаа л нэг цэцэг навч чимэс болсон өмгдүүд эс чи өнөөдөр нэг хөөрхөн өнгөтэй, идэвхтэй өнгөтэй
өнгөтэй өмднүүд гараад ирчих. За тийм байна. За тэгээд сайхан амарцгаагаараа тэгээд эсгэн ширхэг ийм хувцас байгаа. Тэгээд та хэд маань бас аваад өмснө, совилалт хэвтгэхдээ найзуудаараа агаарт гарахтаа тэгээд гой гэр бүлэрээ аялалд гарахтаа ч юм уу ингээ орой унтахтаа ингээ өмсөөд тэгээд нөгөө нэг зураг хөргөөд харуулбал бас ийм гоё нөгөө нэг ижлэх хувцснууд ч айгу гоё харагддаг шүү дээ. Тэгээд бас ядж явах ч нөгөө материал нь өөрөө айгу гоё маш гоё учраас та хэдэд угаасаа таалагднаа. Нэгийг авсан хүмүүс нэжгээдийг авах гал гэдгийг ер нь бол. Гэхдээ ийм хувцас бол хүнд нэг хоёр байхад илүүдэхгүй, нэг ийм шорттой, нэг ийм юутай өмдтөө байхад бол илүүдэхгүй. Хүүтэн өдөр нь өмдтөөгөө өмсчөөд дулаахан өдөр ийм шорттойгоо өмсөө зогсож явахад нэг хөөхөн игдүүтэй харагддаг шүү. Ээл ави сүлийн өнгөдөг тэгээд нөгөө ийм юутай те нүдний юм юмтай ав энэ дээр админ ансаа бичсэн байгаа. За тэгвэл нэг хүн авъя гэж одоо нэг ширхэгэл 7 ширхэг эсэнд таархулцсан байх шүү манайхаа. За тэгээ админ лайва мэдээж хадгалчих. Тэгээ асуух зүйлээ асуугаараа. Тэгээд баяртай бүгдрээ сайхан амраарай.